Сайн байцгаана уу? Энэ удаа саяхан гарч дууссан нэгэн сонирхолтой анимыг бэлтлээ. Кеничи Ямада амьдралынхаа ихэнх хугацааг тоглоомонд зориулсан. Тэрээр нэгэн нууцлах хүсэлт хүлээн авах ба эргэлзэлгүй хамгийн хүнд төрөл болох тамийн гормыг сонгоно. Гэтэл Кеничи Ален гих тариачин болж өөр ертөнцөд дахин төрдөг. Түүнийг нарийн төвөгтэй систем олон хүнд хэцүү даваанууд хүлээж байв. Манай сувгийг үзэж байгаа нийт хүмүүсийн 80% subscribe дарахгүйгээр үздэг юм байна. Тиймээс анима эхлэхээс өмнө лайк, subscribe-а дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Аним эхлэхэд нэгэн залуу 3 жил тоглоод дуусчихлаа. Хитрхийн амархан байлаа гэж гомдлолно. Маш хүнд удаан тоглох тоглоом гэж хайхад эд шид уран зөгнөлт ертөнцөд төгсгөлгүй тоглох гэж гарч ирнэ. Тоглоомын төвчний сонголт гарч ирэн амархан, энгийн, хүнд, тамийн гих сонголтуудаас там гэснийг сонгоно. Энэ нь энгийн төвчнийг бодвол төвшин нэмэхэд 100 дахин их оноо шаардна гэсэн байв. Харин мэрэгжил сонголт дээр элдчин, жадчин, элдний мастер, баатар, чөтгөрийн хаан, дуудах шидтэн гих сонголтуудаас хамгийн их одтой дуудах шидтэн гих мэрэгжлийг сонгоно. Дуудах шидтэн зөвхөн тариачны гэрт төрөх ба туршилтын хэлбэр байв. Манай хүн эхлэх товчийг дартал компьютер руу сорогдоод орчихно. Ухаан ороход тариачны гэр бүл дөнгөж төрсөн байх ба аав нь түүнийг Аалан гэж нэрлэнэ. Энгийн төвшнөөс 100 дахин их оноо цуглуулснаар төвшин нэмнэ. Төвшний хязгаар байхгүй гин. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. 35 настай мөнгөгүй, сургууль төгсөөгүй, найз бүсгүйгүй, ганц бие компани ажилтан өөр ертөнцөд төрөөд нэг нас хүрсэн байв. Ярьж чадахгүй байгаач сонсож бодоход асуудалгүй байна. Аавыг нь Роден, ээжийг нь Трэшиаг нь Аалан ч унтсан дүрсгэн статусаа харах гэж хэдэн зуун удаа оролцсон ч бүтээгүй гэж бодон статус нээгд гэхэд нэгэн ном өөдөөс нь гарч ирэхэд цочсондоо орилчихно. Аав ээж хоёр нь түүн дээр ирэхэд юу ч болоогүй мэт унтаж байгаа дүрсгэн. Тэднийг явахад дахин номыг дуудан үзүүлэлтэд шалгана. Түүний төвшин 1 мэрэгжлэн дуудах шидтэн. Мөн одоогоор шавж амтан бүтээх боломжтой гэж харагдана. Яаж дуудах учраа олохгүй эхлээд бүтээх хэрэгтэй байх гээд шавж бүтээлэх гэтэл шавж H гих карт гарч ирнэ. Гэтэл ээж нь түүнийг шалгахаар ирэхэд манай хүн дахиад л унтаж байгаа дүрсгэж байгаад жинхнээсээ унтаад өгнө. Өглөө болж шавжаа дуутахад ногоон царцаа гараад ирнэ. Ээж нь юу болсон бэ гэж ирээд царцааг харан сандарсандаа гიშгээд алчхана. Хэдэн өдөр өнгөрч царцаанаас гадна хулган дуудаж сурсан байв. Аав нь ч гэртээ ирэх ба өнөөдөр бодон агнсан гээд Ааланыг дагуулад бодон харуулахаар явна. Тэр бол Арбахерон гих шидийн аратан. Түүний нэрнээс санаа аав нь чамааг Аалан гэж нэрлсэн гэв. Манай хоёрч бодон өвчөж бэлдэж байгаа хүмүүс дээр ирэх ба аврах том бодон байв. Герда гих нөхөр ирэн өнөөдрийн баатар ирлээ гэж зарлана. Залуусч баярлан орилолтно. Аалан ч аврах бодон хүчтэй юу гэхэд энэ сий зэрэглэлийн шидийн аратан хүчтэй нэгийг ялах гэж 20 хүн хэрэг болдог гин. 10 сарын дараа түүний дуудах, бүтээх болон тэлэх шидийн төвшин нэгээр нэмэгдэн номон дээрээ тэмдэглэл хийж амьтдаа нэгтгэх боломжтой болсон гэж харагдана. Аалан ч орой хоолоо идэж аваад 2 хулган нэгтгэх гэсэн ч шидийн хүч нь хүрэхгүй байв. Тамийн төвшинч хэцүү юмаа гээд унаад өгнө. Аалан 3 нас хүрэхэд олон төрлийн амьтад нэмэгдсэн байх ба 2 амьтан нэгтгэн шувуу бүтээн. Шувуу дуу хоолой дуурайх, мэлхий, дайсны анхаарал татах, харин сохор номин нүх ухах ба занг бэлтгэхэд тохиромжтой байв. Гердагийн охин Крена ирэх ба дайчин болж тоглоёг нь модон сэлмээр тулалдаж эхэлнэ. Кренач зогсоо зайгүй ар араас нь дайрсаар Ааланы модон сэлэм хугарчихна. Аав ээж нь тарийн талбайгаас ногоогоо хураагаад ирэхэд манай хүн дээшээ хараад хэвтэж байдаг. Ээжийн гиз томорсон болохоор би оронд нь төмс хураахад туслая гэв. Гэтэл аав ээж нь одоохондоо жоохон болохоор Кренатай тоглож байхад болно. Гэрийн ажил тусаж байгаа чинь хангалттай. Том болоод хүссэн хүсээгүй хийнэ гэв. Та хоёрын шинжилгээний ёслолыг тэсэж чадахгүй нь гэхэд ээж нь 5 нас хүрэхээр бурхан Авьяасыг нь харж өгдөг гин. Аав нь Авьяастай бол тариаланч байсан ч зэрэг нэмэх боломжтой гэв. Өвөл болж нэгэн өдөр ээж нь төрөхөөр болов. Манай хүн ч чадхаараа л туслах гэж хичээнэ. Аав нь бас л юу хийхээ мэдэхгүй сандрна. Энэ үед Крена аав ээжигээ дагуулan ирэх ба ээж нь ирчүүд гарцгаа гэв. Манай хэд шүнжин гадаа хүлээн сууцгаах ба өглөө болоход хүүхэд уйлах сонсогдсон сэрцгэн. Аалан эрэхтэй дүүтэй болсон байв. Аав нь түүнд Маш гэх нэр өгнө. Аалан 5 нас хүрч аавыгаа даган шинжилгээний ёслолд оролцохоор явна.
Замдаа Кирена болон аавтай тааран хамтдаа цааш явцгаана. Тосгонд орж ирэхэд хүмүүс Аленыг хар нүдтэй хүүхэд байна гэж гайхан харцгаана. Сүмээс хүмүүс гарч ирэн бүтээгч бурхан Эремья хүн бүрд ижил боломж олгодог. Тариаланчаас баатар төрж байсан гэхэд бүгд гайхацгаана. Аленч баатар болон элдний мастер болоход зэрэг багтай гэр бүлд төрөх шаардлагатай гэж байсныг санана. Бүгд дотгош орж Ален сүмд байх хөшөөнүүдийг энэ ертөнцийн бурхад юм уу гэж харна. Тэдний дунд бүтээгч бурхан Эремья байх ба түүнийг нэг настай байх үед зурус ирж байсан байв. Ёслолч эхлэхээр болж тосгоны тэргүүн Дебожигийн хүү эхлээд шинжлүүлэхээр болно. Бөмбөлөгт гараа тавихад түүнийг 8-аачин болох авьяастай гин. Аав нь ч их л баярлана. Шинжилгээ үргэлжлэн зарим нь авьяастай, зарим нь авьяасгүй байж таарна. Сүүлд нь Ален Кирена хоёр л үлдэх ба Кирена бөмбөлөгт гараа тавихад хүчтэй гэрэл цацран элдний мастер байж таарна. Хүмүүс ч элдний мастер гараад ирлээ гэж гайхацгаана. Аав нь бөөн баяр байв. Харин Ален шинжилүүлэхээр гараа тавихад бас л хүчтэй гэрэл цацран хоош шидэгдэн унана. Гэтэл түүнийг авьяасгүй байна гэв. Ален ч очоод хартал бичгийн алдаатай байх ба юуны чинь бүтээгч бурхан тоглоомын алдаагаач засахгүй залхуу амтэн гэж уурлана. Гэтэл аав нь зүгээр дээ харьцгаая гэв. Тэдний гэртээ буцан ирэхэд ээж дүү хоёр нь угтан аавна. Аав ээж хоёр нь авьяасгүй байсан чи бол бидний бахархал болсон хүү шүү гэж дэмжинэ. Ален ч энэ гэр бүл төрсөндөө маш их баярлана. Бүх чадвар зэрэг байгаа нь энэ ертөнцид тамийн зэргийг сонгосон нь зөвхөн бий л байх гэж бодно. Тэр бичгийн алдааг бүтээгч бурхнаар засуулах хэрэгтэй. Орой бүр гомдол явуулнаа гэв. Манай хэд ч Киренаг элдний мастер болсонд баяр хүргэхээр ирсэн байв. Гэтэл хоёр аав нь хоёулаа муухай царайлан сууцгаана. Киренагийн ээж нь тосгоны дарга өгсөн гээд арх гаргаж ирнэ. Нөгөө хоёр ч муудалцсаар Герда яагаад харилцаагаа таслах гээд байгаа юм гэхэд бүгд гайхацгаана. Родон тэр цэрэг болж цаашлаад язгууртан ч болж магадгүй. Тийм болохоор тариачинтай нийлээд байж болохгүй гэв. Харин Герда хинт хамаатай юм гэж уурлан барьцалдаж авна. Гэтэл Мичилда нөхрөө ганц зохиод л тэднийг салгана. Гердаг талбай дээр байж байтал Киренатай уулзахаар хүмүүс ирсэн талаар хэлнэ. Манай дөрөвч тосгонд очиход торгон цэргийн ахмад шинжилгээний ёслолыг хуурсан бол цаазын ялтай түүний авьяасыг жинхэнэ эсхийг шалганаа гэв. Гердач охинд маань аюултай шүү дээ гэхэд тулалдахгүй бол хамт цаазлнаа гин. Киренач сэлэм хараад баярлан би тулалдмаар байна гэв. Кирена дайран дид ахмад ихэндээ хамгаалж байсан ч зөрүүлээ түүн рүү дайрч эхлэн өшөглөхөд хан руу шидэгдэн унана. Харин нөгөө гурвыг эсэргүүцсэн учраас сэргүүд дарж аван зогсооно. Гэтэл Кирена босч ирэхэд түүнийг тойрон гэрэл гялалзан дахин түүн рүү дайрч дид ахмад юу ч хийж чадахгүй хамгаалсаар түүний сэлмийг хугалахад ахмад тулааныг зогсооно. Аав нь ч түүнээр бахархан баярлан зогсоно. Ахмад Герда дээр ирэн элдний мастер өсгсөнд нь талархан бүдүүлэг хандсандаа уучлалтгүй. Манай хэд ч тосгоны тэргүүн болон ахмадтай хооллохоор ирсэн байв. Аленч тосгоны тэргүүн яах вэ гэхэд энэ хоёр юу хийж байгаа юм бол гэж бодно. Би бол дайчдын салааны ахмад Зеноф. Захирагчийн тушаалаар элдний мастрыг шалгахаар ирсэн. Захирагч энэ тосгоныг Кирена тосгон гэж нэрлэхийг тушаасан гэв. Киренаг 12 нас хүрэхэд академийн хотод сурган ирээдүйд хааны албат болгох талаар хэлв. Ахмад ч хар нүдтэй хүүхэд гэж гайхахад тэр бол миний найз Родон болон түүний хүү гэхэд тосгоны баатрыг анзаарав гэд уучлаарай гэв. Ален гарч ирээд ээж дүү хоёртоо жимс авсан гэхэд аав нь би ч гэсэн авсан гэв. Ален арай гэж дуудах шидийн төвшин нэмэгдлээ гэж баярлана. Ээж нь дахин жирэмсэн болсон байв. Ален ч би цэвэрлж хий гэв. Хурдан дуусгаа шинээр гарч ирсэн зүйлээ туршиж үзнэ гэж бодно. Аавда анд явж үзмээр байна гэхэд аав нь их л уурлаж анд явна гэдэг тоглоом биш амь насаараа дэнчин тавьдаг гэв. Маргааш нь болж аав нь дахин анд гарахаар явна. Ален нэгтгэх аргуудыг олон удаа туршиж үзсэн ч шин төрлийн амтан гаргаж чадахгүй л байв. Харин шавж болон шувууг нэгтгэхэд ургамал гэсэн карт гарч ирнэ. Кирена ч ирж модон сэлмээр тулалдан дахиад л ялагдана. Гэрийнхээ арын мод руу чулуу шидэж бэлтгэлээ хийсээр бараг 20,000 удаа шидсэн ч ямар ч өөрчлөлт алга гэж бодно. Орой болж хүмүүсийн дуу сонсогдно. Гэтэл аав нь шархатсан байх ба бусд нь түүнийг зөөн авчирсан байв. Түүний шархан наалт наасан мэт ансан харагдана. Герда Мерюза гэх эмийн ургамлын ачаар амьд үлдэж чадсан гэхэд ээж нь тийм үнэтэй зүйл яаж олсныг асууна. Гердач ахмад бүдүүлэг хандсан гээд алтан зоос өгсөн байсан гэв. Ален юу болсон талаар асуухад тосгоны захирагч тосгоны хүмүүсээс бодон агнахад оролцуулаач гэж гуйсан. Ахмад аавыг чинь баатар гэж магтсан нь тосгоны хүмүүс явсан ч аюулгүй гих бодол төрүүлсэн. Тосгоны хүмүүст хамгийн амархан тогтоох үргийг өгсөн ч бодон хараад жадаа хаяад зүгтцгаасан. Тэдний нэгийг хамгаалах гэж байгаад өөрөө шархацсан гэв. Түүний хувийг маргааш авчирч өгье.
хүчтэй байгаарай гэд явна. Аав нь ч ухаан орох ба Аален би өдийг хүртэл хүчтэй болох талаар л бодож байж тэд бол тоглогчд биш. Энэ ертөнцид хүнд амьдралаар амьдарч байгаа хүмүүс гэж бодно. Гердаш тэдний махыг авчирх ба танай гэр бүлийг өвлийг давтал хамгаалнаа гэхэд Ааланч надад даатгаад сайн амар би гэрээ заавал хамгаалнаа гэв. Ааланч ус аван савнуудаа дүүрэхэд ингэж их хийвэл зөөж дийлэхгүй шүү гэхэд зүгээр л өргөөд явах ба хүмүүс ч хүчтэй юм гэж гайхацгаана. Харин ногоо хураахыг Герда зааж өгөх ба хоёр гараараа тат гэтэл ганц гараараа татаад л гаргаад ирнэ. Хураасан ногоогоо гэртээ авчрах ба үүний 60%-ийг нь захирагчид өгөх юм уу гэж гайхна. Гэтэл тосгоны захирагч аавынхаа хамгаалсан нөхөртэй хамт ирнэ. Нөгөө нөхөрч түүнээс уучлалт гуйхад дараагийн удаа болгоомжтой байгаарай гэнэ. Ааланч хэсэг газрын тариаг хадан мэлхийнүүдийг дуудан гаргаж ирээд занганууд бэлдэн өөрөө нуугдан хүлээн. Гэтэл Арбахерон гих бие зэрэглэлийн шидийн аратан хүрээд ирнэ. Манай хүнч зүгтах гэж байснаа чадах байх гэр бүлийнхнийхээ төлөө гэж бодон түүн рүү чулуу шидэн модон сэлмээр толгоорон зөгтөл зөрүүлээ түүнийг зохиод унахчихна. Нохойнуудаа дуудан түүнийг хазуултал бүгдийг нь устгана. Дахин түүн рүү дайрахад энерги сордог өтнүүдээрээ дайруулан нохойнуудаар хазуулж байгаад толгойд нь зогсноор ялж чадна. Арбахерон нэгийг яллаа 100 XP нэмлээ гэж харагдана. Аалан шидийн аратан яллаа гэж их л баярлана. Гэртээ аваад иртэл нөгөө хэд нь бүгд гайхацгаана. Аав нь нүүрний шалбархаанаас өөр гимтээгүй биз гэж санаан зовно. Гердаш бэлдэж янзлахтан туслахаар болно. Манай хоёрс тосгоны тэргүүн дээр ирэн хин нэгний тушаалаас болж тосгоны баатар хүнд гимтэж гэрийнхэн нь өлбөрч үхтээрээ тулчихсан гэж байж үд болон шидийн чулууг нь өгөөд бүх махыг нь өөрсдөө авахар болж дахиж байрсан ч адилхан шийдэхээр болно. Ааланч дахин мэлхийгээ ашиглан Арбахерон дуудах ба хоёр Арбахерон нисээд ирнэ. Өтнүүдээрээ соруулан нохоонуудаараа хазуулж байгаад толгойд нь зохин ялна. Нэгэн зэрэг хоёрыг ялснаар 200 оноо нэмэгдэн 2 дугаар түвшинд хүрнэ. Ааланч маш их баярлан түүний үзүүлэлтүүд бүгд өссөн харагдана. Аалан аав ээж хоёртоо нэг настай байхдаа бүтээгч бурхан Эрмиятай ярьсан бусдаас ухаалаг хүчтэй болсон 100 дахин хүн шалгуур оноосон талаараа хэлнэ. Аав нь шинжилгээний ёслол дээр яагаад авьяасгүй гэж байсан талаар нь асуухад шинэ авьяас болохоор харагдаагүй гэсэн гин. Тэгвэл ямар авьяастай юм гэхэд тэрийг хэлээгүй гэв. Дуудах шийдтэн болон дараа төрөл гэдгээ одоохондоо нууцлахаар болно. Аав нь энэ талаараа хүнд хэлж болохгүй шүү. Бурхны нэрийг барьсан гих байх. Гэхдээ Гердад хэлчихье. Кренаг элдний мастер гэд гайхуулаад байдаг юм гэв. Ааланч махаа бэлдэн Гердаг даган тосгон дахь дэлгүүр орохоор явна. Тариачид болон тосгоныхын ямар ялгаатайг асуухад зэрэг зэнда болон татвар өөр гин. Тэд жилд 3 алтан зоос төлдөг. Нэг хүний 10 алтан зоос төлж тосгоны иргэн болох боломжтой. Бас захирагч шийдвэрлэж болно гэв. Тэд ч дэлгүүрүүдээр орон махаа, давс, ногоо, жимс, түлээний мод зэргээр солилцсон. Харин дараагийн удаа Аалан ганцаараа явн солилцож авч байгаа зүйлсийнхээ үнийг судлан тооцоо хийн. Эмийн дэлгүүрт ирэн шидийн хүч нөхөх юм асуухад тийм үнэтэй зүйл байхгүй гин. Шархны эмийг тэмдэглэл дээрээ зурж аван аавыг нь эмчилсэн цэцэгний талаар асуухад байхгүй, байсан ч хямдруулахгүй гэж уурлав. Герда 5 алтан зоосны цэцгийг нь гуйсаар байж 3 зоосоор аваад мөнгө өгөх гэж их утсан гэхэд Аалан түүнд нэг боодол мах өгөн таны ачаар аав маань аврагдсан гэв. Цааш явж байгаад сүх ашиглагч болон тосгоны тэргүүний хүү нартай таарахад түүнийг түлхээд унахчихна. Тэд тулалдан Аалан амархан ялна. Түүнээс хойш догоороо эдэн дээр ирж бэлтгэл хийдэг болсон байв. Аав нь тосгоны тэргүүнтэй уулзаж ирээд жилд агнах бодонгийн хэмжээг нэмэхээр болчихлоо. Үүнээс болж тосгоны хүмүүсийг дахин анд оролцуулах болсон гэв. Аалан ч тэднийг нэмэр болохоор болгох хэрэгтэй. Надад даатахгүй биз гин. Родон удаан хугацааны дараа дахин анд гарахаар болсон ба Ааланыг хамт авч явахаар болсон байв. Гэхдээ түүнийг тулаанд оролцуулахгүй гин. Бүгд байрлалаа аван Аалан тосгоны хүмүүстэй хамт модны ард нуугдана. Хоёр нөхөр модон дундаас бодон дагуулan гарч ирнэ. Гердагийн бүлэг бодонг жадаар тогтооход Родоны бүлэг хажуунаас нь дайран бодонг хөдөлгөөнгүй болгоно. Энэ нь тэдний олон жилийн турш ашиглаж ирсэн арга байв. Аалан ч нөгөө хоёр нөхрийг явуулах ба аюулгүй болсон бодонг дуусгаж чадна. Тэднийг анд аюулгүй оролцуулснаар түшинг нь нэмэгдүүлэх зорилготой байв. Аалан ус авч яваад бодон өвчих ажлыг хийдэг нөхөртөө танилцсан. Түүнд Арбахерон өвчих санал тавин оронд нь нэг бүрээс 2 боодол мах өгөхөөр тохиролцсон. Дараагийн анд дахин шинэ хүмүүс нэмэгдсэн байх ба Аалан дайрч ирж буй бодонгийн замд царцаагаа дуудснаар анд оролцсон болж 3 дугаар түвшинд хүрсэн байв. Ааланы төлөвлөгөөний ачаар 15 бодон агнсан гэж тосгоны тэргүүн түүнийг шагнасан байв. Тэднийг эргэж ирэхэд аав ээж нар нь ч
шинэ оны баяр гээд хоол бэлдсэн байх ба хамтдаа хоололцгооно. Аав нь Алены төлөвлөгөөний ачаар 20 бодон агнах асуудалгүй бололтой гин. Гердач ард чинь байгаа гоё юм юу вэ гэхэд тосгоны тэргүүний бэлгэлсэн арх гэв. Нөгөө хоёрч бөөн баяр болоход надтай өсөлдөөд ялвал өгье. Харин би ялвал анд оролцохыг зөвшөөр гэв. Ален гар барилдаанаар өрсөлдөе гэхэд нөгөө хоёрч зөвшөөрнө. Эхлээд Гердатай гар барилд нь түүнийг амархан ялна. Харин аавдаа ялагдах ба амлснараа тэдэнд архиа өгнө. Аав нь намайг ялахгүй л бол анд оролцоно гэж байхгүй шүү гин. Төвшин нэмснээр И зэргийн шидийн аратан картны зайн 10-аар нэмэгдэж тэрнээс гадна агуулгах гэсэн зүйл нэмэгдсэн байв. Ален чулуу моднууд хийж үзэн хязгааргүй хэмжээтэй гэдгийг нь ойлгоно. И зэргийн шидийн аратан дуудах гэж оролцсон ч И зэргийн шидийн чулуу шаардлагатай байв. Ален ч хадгалсан мөнгөн дундаасаа шидийн чулуу аван агуулгахтаа хийснээр эрвээхэн карт гарч ирнэ. Түүнийг дуудахад маш том эрвээхэ гарч ирнэ. Түүнээс гадна сэлмэн соёот ч нэмэгдсэн байв. Эрвээхэ таамаа хоёрыг нийлүүлснээр И зэргийн шувуу нэмэгдэнэ. Цаашдаа шинэ карт бүтээх, тэднийг хослуулах зэрэгт шидийн чулуу их хэрэг болох нэ гэж бодно. Тосгоны тэргүүний хүү И зэргийн шидийн чулуу хогноос ялгаагүй болохоор хаа савгүй байгаа гин. Ален шидийн чулуу ашиглан олон карттай болсон харагдана. Эрвээхээ тоосонцор ашиглан тайвшруулах, таамаа дайралт хийх, шувуу мэдээлэл цуглуулах, ургамал ангаах, чулуу хамгаалах төрлийн чадваруудтай байв. Ингэснээр дайралт, хамгаалалт, тусламж, хайгуул гэх мэт бүх үүргийг ганцаараа гүйцэтгэж чадна. Энэ л дуудах шидэтний хүч юм байна. Дээрээс нь агуулгатай болсон нь шидийн чулууг их хэмжээгээр авч явах боломжтой болж байна гин. Тосгоны тэргүүн тэднийг дуудан удахгүй захирагч ирэхээр болсон. Бодон агнахыг харахыг хүссэн гин. Харин Аленыг захирагчийн дагалдан болж өгөөч гин. Аленч захирагч тариачдыг өргөмжилвөл энгийн иргэн болох боломжтой гэдгийг санан зөвшөөрөхөөр болно. Захирагч Гранвилл гүн охины хамт ирж тосгоныхон бүгд түүнийг угтан авна. Гүн бодон гахаан хэцүү хүсэл тавьсандаа уучлалтгүй хаанаас ирсэн тушаал болохоор өөр арга байсангүй гин. Корнел гүн хааны өмнө тэр талаар ярьснаас л боллоо гэж уурлана. Гүн хоол амтсан амттай юм. Энэ юуны мах вэ гэхэд Ален өчигдөр барьж бэлдсэн Арбахероны махаар танд зориулан хоол бэлдсэн гин. Торгон цэргийн ахмад Родоны хүү юу гэхэд тийм ээ би маргаашийн анд та бүхнийг дагалтахаар болсон гэв. Гүнгийн охинч түүнийг тариачин гэж дорд үзэхэд аав нь тэд ч гэсэн ард иргэдийн маань нэг гин. Ахмад хэцүү бол торгон цэргүүдийг анд оролцуулнаа гэхэд Ален асуудалгүй 20хан бодно шүү дээ. Маргааш баталж харуулнаа гэв. Маргааш нь болж Гранвилл гүн торгон цэргүүдийн хамт тосгоноос гарна. Анхи хэсэг цамхаг барьж бэлдсэн харагдана. Өгөөш болсон хүн бодон дагуулan гарч ирэхэд хаалт барьсан хүмүүс бодонг хоёр талаас нь хавчин зогсооно. Жадчид дайрч Родон бодонг дуусгана. Гүнгийн охинч муухай царайлан сууна. Араас нь дахин хоёр бодон дагуулж ирэх ба Ахмад тэдэнд тусал гэхэд Ален тэднийг агнах баг бэлэн байгаа санаа зовлтгүй гэв. Родон Герда хоёрын баг хоёр бодон агнаж дуусгана. Нэг дор 3-ыг агналаа. Ингэснээр 10 үлдэж байна гэхэд Гранвилл гүн их л гайхна. Аленч танаас гуйх хоёр зүйл байна. Эхнийх нь хаалтыг дахин хоёроор нэмэгдүүлмээр байна. Хоёр дахь нь арх. Энэ чигээрээ бодон агнвал тосгонд мах илүүдэж үнэн буурна. Арх оруулж ирвэл үнийг барихад нэмэр болох байх гэв. Яагаад арх гэдгийг асуухад тэд амь насаараа дэнчин тавьж ан хийдэг гэхэд ойлголоо гэв. Гранвилл гүнч Аленыг өнөөдөр сайн ажиллаа гэж магтана. Тосгонд эргэж ирээд гүн манай гуравтаа уулзан шагнахаар болно. Аленч дотроо мөнгө энтер яах вэ? Энгийн ард болгоод өг гэж бодно. Гүнч тэдний хоёр гэр бүлийг энгийн ард болгож байна гэв. Ален маш их баярлан 8 жил хүлээсний эцэст гадагшаа анд явж чадхаар боллоо гин. Туслах нь хааны асуулгасан зүйлийг сануулхад гүн анх бодон гахаа агнаж эхэлсэн шалтгааныг асууна. Родонч муухай царайлахад Герда би тайлбарлая гин. 13 жилийн өмнө 100 орчим хүмүүс энэ тосгоныг зорин ирсэн. Хагас жил бололгүй бодон гахаа дайрч хамаг хүнсийг маань идсэн. Родон бодонг агнах санал гаргаж бөөнөрөө жотууд хармуур ашиглаж арай гэж нэгийг агнсан. Тэр үед бид нэг нөхрөө алдсан гэв. Гүн чиний шийдвэрийн ачаар тосгон өдий хүрлээгээд ахин шагнахаар болно. Юу хүсэж байна гэхэд Аленч ааваа арх асуугаач гэв. Гэтэл аав нь манай хүүг гэртээ ажилуулаач гар хөлийн үзүүр зарахад болно гэхэд гүнгийн үйлчлэгч ухаалаг хүү болохоор асуудалгүй байхаа гин. Гэтэл гүн үгүй харин чамайг харштай зарцаар авч байна гэхэд аав нь баярлан уйлахад Ален дургүй байсан ч аавыгаа харан хүлээн зөвшөөрнө. Ален явхаар болж Гердагийнхан гаргаж өгөхөөр ирсэн байв. Ален Кренатай сүүлийн удаа байж магадгүй гэж бодон тулалтна. Крена ялагдлаа гэхэд Ален тэнцээ байла дараа уулзахдаа ялагчаа шийдэцгээе гин. Сүх ашиглагч хүү ирэн түүнд нэгэн хутга өгөөд
ямар ч байсан өгсөн шүүгээд яваад өгнө. Аав ээжтэйгээ тосгонд ирж гүнгийн хөсөгт суун, тосгоноос хөдлөнө. Ийхүү анимны маань эхний хэсэг дуусгаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe-аар дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээрээ иргэн уулзъя. Хонхоо асаагаа түлээж байгаарай. Баяртай.